За сайн байцгаана уу? Фэйтерт байна. За өнөөдөр бүгдээрээ та яг одоо амьдралдаа юуг одоо манифест хийж байгаа вэ? Юуг өөртөө дуудаж байгаа вэ? Тэ гэсэн ийм одоо сэдвтэ мэргэе гэж бодлоо. За хүн өөрөө одоо санаатай болон санамсаргүйгээр ерөнхийдөө байнгын одоо оюун бодлороо өөртөө ямар нэгэн зүйлийг дуудаж яадаг те. За энэ бол бүр яг зоригтойгоор дуудаж байгаа хүмүүс байж болно. Эсвэл одоо өөрийн мэдлгүүдээ манифест хийсэн зүйлүүд бас ингэ байж байгаа. За тэгвэл өнөөдөр ийм одоо шинэ он гарахтай холбоотой ийм манифестийн тухай одоо хүн болгонд айгүй л өөрийнхөө мөрөөдлийн самбар те одоо 2025 онд юу хийх үү, яах вэ, юу зорих уу гэд ерөнхийдөө бодож байгаа байхаа гэж бодож байна. Тэгээ энэтэй холбоотой ийм одоо сэдвтэ мэрэг хийе гэж бодлоо. Яа хэвтүүлээ. Сонголтын картуудаа гаргаж яа 3 групптэйгээр мэргээ явуулна. За эхний групп. За хоёрдугаар группийн сонголтын карт. Группийн сонголтын карт. Гуравдугаар группийн сонголтын карт. Хоёр карт шүү. Өнөөдөр бас 12 сарын 12 ерөнхийдөө юу сүнслэг хүмүүсийн хувьд аюул юм өндөр татамжтай ийм одоо өдөр болж байгаа гэд тийм хүмүүд гараад байсан. Тэгэхээр өнөөдөр хэвлээ. Тийм өдөр гой сэдвтэй мэр хийж байна. За эхний группийн сонголтын карт хайр гэсэн ийм карт байна. За хоёр дахь групп ийм үнэн гэсэн карт байна. True. За гурав дахь карт try something new буюу өөр шинэ зүйл туршаад үзээрэй гэсэн утгатай юм карт. За сонголтын картууд маань бас яг ижилхэн ийм цэнхэр картууд байна. Ойрт миний сонголтын картад аягүй ижилхэн. Тэгээ бүгдээрээ ийм unicorn энэ ганцаар unicorn юм уу? Unicornтэй тэгээ энэ хоёр нь хоёулаа ийм талавчтай морины ийм зурагтай ижилхэн дүү карт байна. За тэгээд өмнөх сонголтын дээр гараараа дараад байна гэ тэгээдсэн тэрэн дээрээс дуучлаа өөрийн мэдлэгөө тэгсэн байлээ. Тэгээд өнөөдөр хэвтүүлээ. Сонголтын юугаа картуудаа хитэн харуулгыг хитэнэ. За хэдүүлээ сонголтоо болсон бол 2 дугаар группийнхны онцлогдоорой. За 2 дугаар группийнхан маань энэ хайр гэсэн энэ үзрийг сонгосон байгаа. За 2 дугаар группийн хүмүүс үгүй 2 гинэ наашлаа. 1-р группийн 1-р групп шүү. 1-р группийнхан маань нэг love хайр гэсэн картыг сонгосон. 2 гэрчл. За 1-р группийнхан маань амьдралдаа ямар зүйлийг одоо дуудаж байна вэ? Ямар зүйлийг манифест хийж байна вэ? Түүний амьдралд юу орж ирэх байна вэ? Нэгдүгээр группийг сонгосон хүмүүс маань амьдралдаа юу манифест хийж байна вэ? Нэгдүгээр группийн маань амьдралдаа юу манифест хийж байна вэ?
За нэгдүгээр группийнхан маань амьдралдаа. За энэ tea-leaf card-наас нэг жоохон татчих тийм үү? Тэс нэг 2 карт татаад үзье гэж бодлоо. Тата 2-оор гарч ирсэн. Нэг карт татчих. 2 гэтэл 2 карт. Тэр группийнхан өөртөө юу манифестэж байна вэ? Яа. За дахиад болон хүүхэд эсвэл одоо шинэ бизнесийн санаа гэсэн утгатай бас байж болдог энэ карт маань. За ийм 2 карт гарч ирсэн байна. За тэнгүүд энэ группийг сонгосон хүмүүс маань ерөнхийдөө өөртөө за шууд надад 2 юм орж ирж энэ 2 гол юм. За тэр нь юу вэ гэх юм бол өөртөө ийм зөв хүрээллийг манифест хийж байгаа хүмүүс байна. Lovers card гарч ирсэн. За Lovers card нь шууд одоо шууд л ингээл хайр дурлал, романс гэхээс илүү хүний амьдрал ерөнхийдөө тий хүн хоорондын харилцаан дээр тогтож байдаг харилцаануудаа зөв сонгож байхад ерөнхийдөө бас хүн айгүй том зүйлсүүдийг ингээд доктортой амьдрал нь тэгж явах боломжийг бүрдүүлдэг. Буруу хүмүүстэйгээ байхаар ингээ хүн айгүй маш ирч үчхүү те ямар ч хайр байхгүй те ерөнхийдөө айгүй тийм одоо мухай байдаг. Тийм учраас ихэнх хүмүүс дандаа хайраа хайж явж байдаг те. За тэгтгүү маа гэхэд эргэн тойрны одоо хайр төвний олцсон хүмүүс байх юм бол эргэн тойрны бас найз нөхөд хүрээлэл гэр бүл ч юм уу те. Тиймэрхүү зүйлсээ ингээ олоогүй жоохон сүнсний гэр бүлээсээ төрсөн ч юм уу иймэрхүү хүмүүс байж магадгүй. За тэгээ нөгөөтэйгүр шууд ингээ хүүхэд гэж гарч ирсэн. Тэгэхээр бол та бүхэн энэ группийг сонгосон хүмүүсийн маань дунд шууд ингээ гэр бүлтэй хосоо ингэж манифест айгу хүчтэй хийж байгаа юм нэрийг гарч ирж байна. Ерөнхийдөө амьдралдаа ингээ та нарын маань сонголтын карт ч гэсэндээ хайр гэж байгаа учраас ерөөсөө одоо хайр гэдэг бол сонголт гэдэг үг гэдэг шүү дээ. Тэрэн шиг энэ группийн нэгдүгээр группийнхан маань амьдралдаа хамгийн одоо том дуудаж байгаа одоо манифест хийж байгаа зүйл нь бол хайр байна. Тийм үр хүүхдтэй болохоос илүү хайр гэж юу ах вэ? Тэг ямар нэгэн зүйлийг өөрийн гараар тэг өөрийнхөө бүх хайрын нэрлэлээр өсгөж үржүүлж одоо ингэж өсгдөг тий. За мөн тэрнтэй адилхан одоо өөрийн ийм хувийн бизнес бас байж болно тий зарим хүмүүс явд. Ийм enterprise нэр хэлүүлж болно. Тэр үл яг л хүүхэд хүнээс маш их хичээл зүтгэл одоо хайрыг шаардж байдаг. Тэрнийхээ хүрээрчсэндээ маш их үр өгөөж өгч идэгөө. Ийм зүйлийг та нар маань манифест хийж байна. За тэгээд oracle картнуудаа харангууд denial гэсэн карт гарч ирсэн. За тэгэхээр энэ карт нэр болохоор denial гэдэг нь одоо татгалзах гэсэн утгатай юм уу те. За I acknowledge my fear but I replace it with the insight of awareness гэсэн карт гарч ирсэн. За тэгэхээр за хайрын яг эсрэг энерги бол юм айц байдаг. Одоо айц төрүүлэх ч юм уу те айцын энерги ч юм уу та нар маань яг юм өөрийнхөө давтамжийг нэлээд дээшлүүлэх хэрэгтэй байгаа. Ийм хүмүүс бол байгаа лөө гэж харж байна. Тэгээд өмнө нь ингээд хайрыг эсэргүүцдэг ч юм уу те хайрыг ингээд өгөөсгдөг, хайраас тухтаадаг ч юм уу илүү нөгөө өөрийнхөө одоо ажил карьер дээр анхаардаг ч юм уу те энэ Eight of Pentacles үзрийг харахаар надад гэж харагдчихэв. Eight of Pentacles дээр саана өөрийнхөө илүү одоо амжилт тоглолтын дээр анхаардаг ч юм уу те тэгээд жоохон хайрын амьдралаа ингээд орхигдуулсан байсан ч юм уу. Энэ нь бол мэдээж муу биш хүн болгон өөрийнхөө цаг хугацаагаараа ингээд явж байгаа те. Тийм та нарын хувьд бол яг одоо ингээд за би яг ингээд нэг тийм хайр дурлал өсөж байна ч гэдэг юм уу эсвэл яг ийм харилцаанууд дээр хүн хоорондын ийм татны харилцаанууд дээр ингээд юу ах хэрэгтэй байна, илүү анхаарах хэрэгтэй байна гэдгийг бол ингэж одоо өөрөө яг ингэж consciously буюу ухамсартайгаар ойлгоогүй ч гэсэндээ талд ухамсараасаа бас иймэрхүү юу одоо тохионуудыг бас ингэж анзаараад явж байгаа эсвэл ингэж удахгүй ингэ анзаарах байхаа ерөнхийдөө ийм зүйлсүүдийг л өөртөө манифест хийж байна гэсэн үг. За тэгээд тэргэл сар одоо арслангийн ордон дээрх бас ийм карт гарч ирсэн. Тэгэхээр арслангийн орд маань өөрөө энэ бас сан карт маань ийм арслангийн орд
ордны ингээд territorial арсланлангийн ордыг ингээд илэрхийлж байдаг. Тэгэхээр энэ группийнхны дунд нэлээдгүй юм одоо арслангийн энерги мэдрэгдэж байна. За тэгээд энэ арслан бол өөрөө айгүй тийм том зүрхтэй одоо ийм одоо эргэн тойрон найз нөхөд хайртай хүмүүстэй маш үнэнч одоо ийм амтан буюу одоо ийм астрологийн шин чанараач гэсэндээ тийм одоо сайн буюу юу байдаг, орд байдаг. За тэгэхээр энэ одоо орд маань ингээд сайн талаараа ингээд байх юм бол тийм байдаг те. Тэгээ муу талаараа байх юм бол жоохон ингээд альва зүйлд ингээд юу яах гэдэг дундыг барьж чадахгүй гэх юм уу? Жоохон хитрхи ингээд өөрийгөө нэгт тавих гэдэг ч юм уу, эсвэл ингээд хитрхи жоохон бардам байх гэдэг ч юм уу. Альва харилцаанууд дээр ялангуяа ингээд бардам зам бол нэлээд одоо сул тал болдог. Ялангуяа юм хайр дурлалын харилцаан дээр ч юм уу, дотны харилцаан дээр ч юм уу тийм та нар маань энийг ингэж юу яаж байгаа ойлгож байгаа ч юм уу, ийм хүмүүс юм шиг байна. Тэгээд би ингээд айцын энергийг одоо ингээд өөрөө ингээд awareness би өөрийгөө ингээд юу харах, толдох тиймэрхүү маягаар өөрийгөө анзаарах байдлаар ч гэдэг юм уу, энэ байдлаар ингээд юу сольж гинөө. Тийм би яг энэ хайрыг хүсдэггүй байдлаа ингээд сольж гинөө ч гэдэг юм уу. Иймэрхүү энерги бол харагдаж байна. Тэгээд энэ сонголтын картан дээр ч гэсэн та нарын ингээд хайж байгаа зүйл бол ингээд хайртай холбоотой байна. Тэгээд энэ хайрын энерги энэ хайрыг амьдралдаа оруулаад ирэхэд бол ингээд бүх зүйл аянд ингээд бүтнэ гэдэг юм болов. Тэгээд дээрэс нь get more information гэсэн карт гарч ирсэн. Тэгэхээр энэ талаар ерөнхийдөө ингээд цаашаа ингээд судлал бас ингээд зүгээрээ одоо сүнслэг байдлын талаар ч юм уу яг миний яриад байгаа зүйлсүүдийн талаар бас ингээд өөрөө жоохон сонирхоод судлал зүгээрээ гэж байгаа юм болов уу гэж бол харж байна. Тэгэд энэ группийн хүмүүсийн донд аюу тийм ажил карьер дээрээ юу яаж байгаа, амжилттай явж байгаа. За ийм хүмүүс байх шиг байна. За ихэнх нь залуу хүмүүс байж магадгүй, яг бол page 1 цузар гарч ирсэн. За тэгээ 6 of swords цузар буюу энэ хүмүүс бол яг юм шилжилтийн үе рүүгээ явж байна. За өнгөрсөн одоо ингээд жоохон бас энэ сан буюу энэ нарны орд маань жоохон юм хөөхөжиг байгаа байдлыг бол илэрхийлж байдаг. За тэгмүү та нар маань энэ үеэ ингээд ерөнхийдөө орхиод ардаа үлдээгээд энэ 6 of swords цузар дунд нь гарч ирээ. Тэгээ lovers гарч ирсэн учраас бусадтай яг юм энэ тэнцүү харилцаануудыг ингэж бүтээхтэй зөвхөн одоо ингэ харилцаанд өмнө нь жоохон би гэдэг байсан байж магадгүй. Энэ хүмүүс маань яг л emperor card маань бас жоохон өөрийгөө дөвлөсөн ч юм уу эсвэл ингээд тиймэрхүү одоо харилцаанд илүү нөгөө хүнийг контролдоо байлгахыг хүсдэг ч юм уу. Ерөнхийдөө харилцаач гэж эхэлтгүү үйл явдлыг өөрийнхөө гарт ингээ барьж байхыг хүсэж байдаг юм жоохон контрол юм буюу юм юу гэдүүлээ контрол гэдэг чинь удирдах хаантын хүсэлтэй юм хүмүүс байгаад байдаг. Тэгвэл энэ зан чанараа та нар маань ингээ хард нь үлдээгээд ерөнхийдөө эцсийн зорилго бол яг юм хүмүүстэй юм дотн юм гоё холбоог үүсгэх. Тийм хайр дээр суурилсан. Хайр бол ингээд бусдыг удирдах, захирах, өөрөөрөө байлгах ч юм уу. Тийм зүйл бол биш ээ. Хайр бол яг ингээд хоёр хүн хүсэл сонирхлоороо нэг нэгнийхээ төлөө гаргаж байгаа тэр сэтгэл нэг нэгнийхээ оронд одоо өөрийгөө тавьж үзээд тэр эмпат байх чадвар ч гэдэг юм уу одоо энэ зөвхөн ингээд хайр сэтгэлийн харилцаа бас биш дээ найз нөхдийн харилцаан дээр ч гэсэндээ найзынхаа зовлон шаналлыг нь хуваалцах, ойлгох. Тэгээ дээрэс нь одоо аз жаргалтай мөчүүдийг нь ч гэсэн тэр түнтэй ажиллах ингээд хамтдаа гоё ингэж ойлгох, мэдрэх, тэрийг хуваалцах. Ерөөсөө хайр бол тийм зүйлийг ингээд илэрхийлж байдаг. Хайр бол ингээд итгэл, сонголттой тэр хүнд ингээд чи тэр хүнийг сонгосон учраас тэр хүн чамд ингээд өөрийнхөө нарийн нандин бүх юм ярьж байгаа ч гэдэг юм уу. Тэрийг ингээд итгэлийг нь алдахгүйгээр хамт авч явах ч гэдэг юм уу. Тэр болгон бол ингээд lovers буюу ийм дотн харилцаануудыг бол ингээ үүсгэж байдаг. За тэгэхээр группийн хүмүүсийн манифест хийж байгаа зүйлсүүд нь айгүй гоё байгаа бол харагдаж байна. Тэгээ өөрсдөө ч айгүй тийм амжилттай явж байгаа карьер одоо мөнгө санхүү яадын тиймэрхүү одоо хувийн амжилтууд нь айгүй их ирсэн юм хүмүүс байна. Тэгээд нөгөөтэйгөр ингээ жоохон
бардам болсон байж магадгүй энэ хүмүүс манай өөдөө ингээл ангираад ч юм уу. Тиймэрхүү болсон байж магадгүй. За эсвэл иймэрхүү хүмүүстэй хамт байгаа байж болно бас. Тийм. Тэгээд иймэрхүү байна. За ерөнхийдөө ингээ уншлан дууслаа. Одоо хэдүүлээ Astro Show хайж үзээд. Хэд ерөнхийдөө уншлаа дуусна. За нэгдүгээр группийн хүмүүс маань юу манифест хийдэг вэ? Нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүс маань. За Neptune буюу талааван гэдэг хамонглоор тийм Neptune гараг. За тэгээ дөрөвдүгээр за хоньны ард гарч ирсэн аюу олон гал мах бодтой хүмүүс энэ группийг сонгосон юм шиг байна. За тэгээ дөрөвдүгээр гэж гарч ирсэн. За тэгээ түрүүнд гэр бүл хүүхэд гэж яриадсэн тийм манифест хийж байгаа зүйл нь за дөрөвдүгээр гэр бүл шууд утгаараа гэр бүлийнх байдаг. За тэгэхээр энэ группийг сонгосон баг ихэнх хүмүүс нь одоо гэр бүл одоо хайр дурлалч гэдэг юм уу? Одоо татн найз нөхдийн одоо гэр бүл гэхээр заавалчгүй бас юм цусан төрлийн холбоотой гэр бүл биш байж болно тийм нөгөө түрүүний ярьсан сүнсний гэр бүл буюу найз нөхөд эргэн тойрны хүрээлэл бас байж болтгоо. Ер нь л хамгийн одоо ийм lovers байж болохоор ийм гоё дотны харилцаануудыг бол өөртөө дуудаж байгаа ийм хүмүүс байна. Тэгээ өөрийнхөө одоо ийм romantic талыг ч юм уу эсвэл өөрийнхөө айгуу тийм dreamy одоо мөрөөдөмтгий яг тийм далайван илэрхийлдэг тийм зөөлөн ийм чанаруудыг бас ингэж өөртөө татаж дуудаж байгаа маш гоё ийм romantic хайрыг ч юм уу эсвэл маш гоё ийм одоо энэ хүмүүсийн ингээд урлагийн мэдрэмж нь айгүй их бас ингээд өндөрсөдөж магадгүй эсвэл урлагт айгүй сонирхолтой болоод байгаа ч юм уу. Урлаг бол тэр чигээрээ хайрыг хүнд ингээд түгэж яддаг тий. За тэгээ дээрэс нь хоньны ордныхан гарч ирсэн. За мэлхийний орд. За хүрээ ордныхан маань энэ группийг сонгосон байж болно. За тэгээд нэгдүгээр группийн хүмүүсийн маань уншлага дуслаа. Та нартаа одоо хүсэж байгаа зүйлс нь тий бүх ингээд гоё зүйлсүүд нь ингээд өөрт нь ингээд 3D ертөнц дээрээ хурдан ирээсээ гоё ингээд ирээрээ. Тэг бүх ингээд зам нь гоё юм дардан байгээ гэж ингээд өрөөё. За тэгээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлаа, баяртай. За одоо бүгдээрээ 2 дугаар группийнхний уншлагт орно. За 2 дугаар группийнхан маань болохоор энэ үнэн гэсэн картыг сонгосон байгаа. Үнэн гэсэн юм дэшээ одоо цойж байгаа гэдэг үлээ. Цойлж байгаа юм уу? Цойлох чинь яман дээр харагддаг лээ. За ийм цогж байгаа гэдэг үлээ. Тийм мэр цогох гэж байдаг. За нэг ийм одоо гоё үзэгсэлнтэй морины үдрийг сонгосон байна. За 2 дугаар группийг сонгосон хүмүүс маань амьдралдаа юу манифест хийж байгаа вэ? 2 дугаар группийг сонгосон хүмүүс маань амьдралдаа юу манифест хийж байгаа вэ? За 2 дугаар группийг сонгосон хүмүүс маань амьдралдаа юуг манифест хийж байна вэ? За энэ группийн хүмүүс бол шууд утгаараа хин нэгнээс захиа махаа одоо мессеж мэдээ хүлээж байгаа юм хүмүүс юм шиг байна. Тэгээд тэрний дундаа одоо үннийг гэж байгаа тий. Hate wants тэгээд дээрэс нь answerator гэх гараад ирсэн. Үнэн тодорхой байдлыг манифест хийж байгаа юм болоо юм.
2 группийн маань амьдралдаа юу манифест хийж байна вэ? За 2 группийн маань амьдралдаа юу манифест хийж байна вэ? Spiritual development, enlightenment, awareness and understanding. So family wishes come true. За энэ дээр бас Ten of Pentacle буюу гэр бүлийн үзэр гараад ирсэн байсан. Тэгээ би нэг гэр бүлтэй холбоотой одоо иймэрхүү зүйл манифест хийж гинөө гэсэн чинь яг телев тэр гараад ирлээ. За тэгэхээр энэ группийг сонгосон хүмүүсийн маань хувьд болохоор гэр бүлтэй холбоотой одоо жоох юм одоо сэтгэл шархлуулсан үйл явдал болсон байж магадгүй. Тийм яг энергийг ингээд энэ одоо хөзрийг тайрж байгаа ингээд хөзрүүдийг ингээд харах юм бол жоохон одоо энэ бол ингээд сэтгэл шархалж байгаа. Тэ сэтгэлийн шархыг илэрхийлдэг юм шиг ус орц байна. За тэгээ Five of Crystal болохоор юм тэмцлийг, хэрүүл тэмцлийг илэрхийлж байдаг. Five of Pentacle үзүр бас гараад ирсэн. 2-5. За тэгээд 8 of Wands үзүр, тэгээ 6 of Swords үзүр гарч ирсэн. За тэгэхээр за энэ гэр бүл байж болно те. Ихэнх хүмүүсийн хувьд гэр бүл нь байж магадгүй юм шиг байна. За тэгэнгүүт зарим хүмүүсийн хувьд эсвэл юу байж болно те. Гэр бүл шиг юм бас нандин хүмүүс байж болно. За эсвэл одоо байгууллага ч юм уу те. Байгууллага бас ингээ ажиллаа яг ингээ гэр бүл шиг авдаг хүмүүс байдаг штэ те. Тиймэрхүү бас ингээ хүмүүс байж болно. Ten of Pentacle үзэр маань бас ингээд ажлыг уламжлалт ажлын юм орчинд бас ингээд илэрхийлж болж байдаг. За тэгэнгүүт энэ одоо хүмүүстэй холбоотой юм одоо таг үйл явдал тагу одоо байдал ингээд ирсэн ч юм уу те. Тэгээ тэрнтэй холбоотой юм мэдээ сонссон юм байгаа байдал бол харагдаж байна. За тэгэхээр энэ бүх болоод байгаа те энэ зүйлсүүд бол ерөөсөө таны ингээ сүнсний хөгжил хэрэгтэй байсан зүйл юм аа. Тэгээ энэ бүгдийн араас та ерөөсөө юу өөртөө манифест хийгээд дуудаад байгаа юм бэ гэх юм бол өөрийнхөө одоо сүнсний хөгжлийг ингээ дэвшлүүлж байна. Юмыг ингээ зөвхөн одоо нэг талаас нь биш те хоёр талаас нь ингээ хардаг ч юм уу. Одоо энэ картыг ингээ харах юм бол humor буюу humor гэдэг тийм амьдрал одоо юм хошин шогийн мэдрэмжтэй байхын байдлыг ингээд илэрхийлдэг ч тийм. Тэгээд энэ дээр I choose to focus on the lighter side of life гэдэг таахгүй. Тэгэхээр хүний амьдрал ингээд юуж тохиолдож болно тийм. Одоо гонигтай зүйл данаа ингээд сайн сайхан зүйл тохиолдно гэж байхгүй. Гэхдээ гонигтай зүйл тохиолдсон ч гэсэндээ тэрний одоо тэндээс ингээд юу сурах би боломжтой вэ? Би энэ надад юуг одоо заах гэж ирсэн юм бэ гэдэг юм уу? Тиймэрхүү байдлаар ингээд илүү гэгээлэг талыг нь бас ингээ харах боломжтой байдаг. Тэгэхээр энэ группийн хүмүүс маань тэр одоо зүйлсүүдийг ингэж өөртөө манифест хийж байгаа юм хүмүүс байна. Тийм ямар нэгэн зүйл боллоо гэж гутраал гуйнаал байдаг ч юм уу тий. Тэр байдлаа ингээд тавьж явуулаад тэгээ альва зүйл тийм хөнгөн тий ялангуяа ийм одоо хэцүү зүйл тохиолдсон энэ үед бол хүнд тийм хөнгөн байдал айгуу чухал байдаг. Одоо инээд ч юм уу те яг хүн хэцүү үеэр туулдаг вэ гэвэл үнэхээр л тийм инээд одоо баяр баясгалаар туулдаг. Тэгэхээр бол ийм энерги бол одоо тарагдлаа. За тэгээ дээрэс нь энэ одоо тохиолдоод байсан хэцүү зүйл чинь бол эцэст нь ингээд одоо бүгдийн те энэ бүх хүмүүс одоо Ten of Pentacle айгүй олон хамаардаг л та. Тэр бүх хүмүүсийн одоо ингээд хүслийг биелүүлэх юм үйл явдлыг бол ингээд манифест хийж байгаа заагаараа те. Ийм үзэр бол гарч ирсэн байна. Ийм зүйлийг манифест хийж байгаа юм байна. Тэгэд энэ зөвхөн ингээд тантай холбоотой ингээд асуудал биш юм шиг байна. Асуудал нь ч байх үйл явдал биш те. Тэгээ маш олон хүнийг хамарсан. За ийм зүйлээ, ийм том зүйлийг бол ингээд манифест хийж байгаа юм байна. За энэ бол ингээд жоох юу яж магадгүй худал хуурмагтай холбоотой зүйл байсан байж магадгүй. Яа гэвэл доор нь Devil card гараад ирсэн. Тэгээ таны маань сонгосон үзэр ч гэсэндээ ийм үнэн гэсэн үзэр байгаа байхгүй юу? Тийм хийгээд
Oracle карт нь ч гэсэндээ тэргэл сар одоо ихрийн ордон дээр гарч ирсэн тий. Тэгээ энэ дээр болохоор the answer you need are coming гэд чиний ингээ хайж байгаа тэр үнэн чинь ингээ ирж байгаа гэдэг байхгүй. Тэгэхээр будахгүй бүх зүйл одоо ингээ ил болноо. Та ингээд өмнө нь ямар нэгэн зүйлд гүтгэгдсэн байсан уу тий. Тэрнээс болоод сэтгэл чинь ингээ шархлаад байсан уу, өөрийнхөө төлөө тэмцэж чадахгүйсэн үү, тэгтэл бүх зүйл ингээд ил болно тий. Үнэн хизээд ингээд ялт юм аа. Хүн сайхан сэтгэлтэй одоо ийм сайн зүйл бодоод явж байхад өчигдөр би нэг тийм юмс харсаахгүй ингээд тиймэрхүү хүмүүсийг ингээд юу яаж идэг. Сахиус тэнгэр нь маш ингээд ойрхон ингээд хайрлаад ингээд хамгаалж явж байдаг. Тийм учраас тийм одоо сайхан сэтгэлтэй ийм сайхан ийм хүмүүст ямар нэгэн зүйл муу зүйл боллоо гэж бодоход тий хууралт ч юм уу таньрыг хуурсан ч юм уу хөдлөөрсөн ч юм уу ийм боллоо гэж бодоход тэр болго ингээд дандаа ингээд гэрэлд гарч идэг гэдэг чийсэн. Тэгээ энэ гэрэлд гарч байгаа энэ үйл явдал нь бол өөрөө одоо сахиуснуудыг хамгаалт юм аа. Тийм учраас энэ группийн хүмүүс маань надад хорвоортон зүннийг харуулж байгаа юм байна гэж бодоод энэ группийн хүмүүсийн 2 дугаар группийг сонгосон те энэ хүмүүсийн өөртөө манифест хийж байгаа зүйл л одоо сүнсний хөгжил. За тэгээ дээрэс нь ийм гоё ийм гэр бүлийн хүсэл ч юм тийм олонхыг юу асан юм хүсэл ч юм уу. Ийм зүйлийг одоо манифест хийж байгаа хүмүүс байна. За тэгээ дээрэс нь if you believe гэсэн энэ картыг би хамгийн сүүл тайлбарлая гэж бодлоо. За тэгэхээр ямар нэгэн зүйлийг одоо ингээд итгэлээ алдахгүй байх, итгэх гэдэг нь өөрөө манифестийн одоо хамгийн том зүйл байдаг. Тэгэхээр одоо энэ нэг хүсэл байна гэдэг ирчтэй одоо гэр бүлийн хүсэлж байна уу ч вэ. За энэ зүйлийг одоо өөртөө манифест хийхин тулд эхлээд итгэх нь чухлаа гэж бас хэлж байгаа юм болов уу гэж бодож байна. Тэгээ удахгүй нөхцөл байдлууд бүгдээрээ тодорхой болно. Тэгээд бүх зүйл ингээ үнэнд ил болно те. Ил гарна, гэрэлд бүх зүйл гарна. Бүх зүйл ингээд энэ аясаараа байхгүй. Тийм худал хормог бүхэн одоо ингээд амьдралаас чи ингээд гарч ийна гэж бол энэ мэргээр ойлгоорой. За тэгээ ерөнхийдөө уншлах нь бол дуслаа. Айгу гоё зүйл манифест хийж байгаа хүмүүс байна. Тэгээ бити итгэлээ алдаарай гэж хэлээ. За 2 дугаар группийн маань өөртөө юг манифест хийж байгаа юм. За ихрийн орд. Энэ бас ихрийн орд гарч ирсэн тий. За Венус буюу одоо суугар гараг. За тэгээд дээрээс нь дахиад ихрийн ордны гэр буюу 3 дугаар гэр гарч ирсэн байна. За тэгэхээр энэ группийн хүмүүсийн дунд одоо дотны хүмүүстэй за хайр сэтгэлийн холбоотой хүмүүс байж болно тий. Юу одоо хосын харилцаа ч юм уу тиймэрхүү зүйлстэй бас юм асуудалтай байсан хүмүүс байж магадгүй юм шиг байна. За тэгэнгүүт тэр болгоно нь ингээд ерөнхийдөө ил гарч байгаа. Тэгээд ойлголцохгүй байсан зүйлсүүдээ ингээд ойлголцож байгаа. Тийм бүх зүйл ингээд одоо тодорхой болж байгаа ийм энергийг та нар маань өөрсдөө ингээд манифест хийж байгаа юм байна. Тэгээ өөртөө илүү ийм гоё хайрыг тэ суур гараг бол өөрөө хайр. Тэгээ дээрэс нь ийм гоё эд баялаг тав тухайг ингээд илэрхийлж идэг ийм энергийг бол өөртөө ялангуяа юм хайр сэтгэлийн харилцаанд тэ дотны харилцаануудад гэр бүлийн харилцаач өнөд иймэрхүү зүйлсүүдэд ийм гоё хайрыг тэ дээрэс нь ийм тодорхой байдлыг яг энэ ихрийн ордныхан шиг тэ ийм гоё тодорхой одоо ойлголцдог ийм орд тэ ийм зүйлийг бол манифест хийж байгаа юм хүмүүс байна. За тэгээд та нартаа амжилт таз жаргал хүсье. Тийм хүсэж байгаа болгоно нь тэ гоё өрт нь ингээд ирээсэй гэсэн ерөөлийг хэлээд тэгээд ерөнхийдөө уншлагаа дуусгая. Хэдүүлээ дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Баярлалаа. Баяртай. За одоо хэдүүлээ 3 дугаар группийнхны уншлагад орцгоё. 3 дугаар группийнхан нь болохоор энэ Try something new гэсэн энэ картыг сонгосон байгаа. За энэ хоёр бас юм дельфин гэдэг ийм амтантай. Тэгээ энэ unicornтэй ийм картыг сонгосон та нар маань. За 3 дугаар группийнхан маань амьдралдаа юу манифест хийж байна вэ? 3 дугаар
маань амьдралдаа юу манифест хийж байна вэ? Хөөх 2 удаа surrender гэж гарч ирж байна. За 2 гэх 3 дахь групп яана. Юунда 3 дуудаад 3 дахь группийн маань амьдралдаа юу манифест хийж байна вэ? За. Сахиус тэнгэрүүд нь бидэнд даатгаал гэж ашиг байна ерөөсөө. За. Энэ баг хүсэх юм хүссэн хүмүүс байгаа юм болов? Аль үшээ нөгөө мөрөөдлийн самбар мамбра хийцэн. Одоо зүгээр итгээд хүлээх л одоо үлдсэн ч гэдэг юм. Хүлээх нь ч байгаа зүгээр ингээд хорвоо ертөнцтэй даатгаад үйл ингээд хэсэг нь үлдсэн. За. 3 дахь группийн маань амьдралдаа юу манифест хийж байна вэ? Өмнөх 2 групп маань одоо манифест хийж байгаа зүйлийнхаа чиглэлийг тодорхойлоод явжсэн бол энэ хүмүүс үлээлээ. За би ийм хүсэж байна гэд хорвоо ертөнцтэй хилцэн хүмүүс байна. Аль үшээ нөгөө нэг ажлаа хийсэн гэдэг шүү дээ. За тэр magician, star, strength гэл санаас гарч ирж гинөө. За энэ группийн хүмүүстэй бол яриад ах юм байхгүй мэн үү? Өөрсдөө мэдцээ ойлгоцсон. Тэгээд аюух өөртөө ийм одоо сахиуснуудтайгаа ч юм уу үг дэцтэйгээ холбогдож чаддаг. Эсвэл зүн сайван аюу сайн сонсож чаддаг ийм хүмүүс байна. За иймэрхүү одоо сүнслэг хүмүүс байгаа лөө гэж харж байна. Бүр ингээд tarot marriage хийдэгч байж магадгүй. За эсвэл зүгээр л айгүй юм сүнслэг хүмүүс байдаг ч тийм. За энэ хүмүүст бол одоо юу хэлэх вэ гэхгүй. Тэгээд ерөөсөө та нар маань юу ячаад хийх одоо бүх зүйлүүдээ ингээд ерөнхийдөө бодцсон, төлөвлөсөн. Тэгээд өөрийнхөө таны хувьд ингээд юу таны сэтгэл зүрхийг дүүргэдэг, юу таныг ингээд одоо баярлуулдیں۔ Тэр болгоныгоо ингээд ойлгоцсон. Тэгээд яг тэр болгоныгоо ингээд ойлгоцсон учраас яг хүссэн зүйлээ ингээд харуу ертөнцөөс ингээд дуудаж байгаа юм нэрэг бол харагдаж байна. Нэрээ телеф гаргаагүй маань. За телеф картн дээр юу гарч ирэх нэ? 3 дахь группийн маань юу манифест хийж байна. Хүй. Тэн группийн амьдралдаа юу манифест хийж байна вэ? За ямар гоё карт вэ? Бас романс. За романс гэсэн мэн. За романс болон хуультай холбоотой асуудлаа. Хуультай холбоотой ямар нэгэн зүйл гэдгсэн мэн. За тэгэхээр энэ группийнхний дунд одоо хуультай холбоотой гэдэг чинь виз байж болно. За эсвэл ямар нэгэн хуулийн юм асуудал байгаад эсвэл тэр нь таны талд шийдэгдэх ч юм уу. Ийм зүйл байна. За нөгөөтэйгүр бас юм романс хайр дурлалыг бол ингээд өөртөө гоё дуудаж байгаа, манифест хийж байгаа юм хүмүүс байна. За тэгээд таны сонголтын карт болохоор өөр зүйлийг ингээд туршаад үзээрэй. Чи ингээд ямар нэгэн зүйлийг туршиж үзэж ижил ямар гэдгийг мэднэ гэсэн юм утгатай бол карт гарч ирсэн. За тэгэхээр энэ группийг сонгосон хүмүүс маань тэр энэ юугаа ч гэсэн аюу ингээд ойлгоцсон. Тэгээд за би ер нь бол за одоо юу гэдэг одоо нэг зайны хань байж болно шүү дээ. Эсвэл ингэ зайны хань эсвэл ингэ аюу гоё романстай юм хайр дурлалын холбоо ингээд өсөж байгаа бол яг би ингээд харилцаануудаас юу хүсдэг. Одоо нөгөө хүмүүс чинь ийм байвал гоё гэсэн юм дээр ингээд манифест хийгээд байдаг шүү дээ. Одоо юу гэдэг би ийм хүнтэй л суух юмсан гэд тэгдэг. Тэгээ яг тэр нь ингээд эртэл яг тэр хүсчихсэн хүн нь ингээд өөрийнх нь одоо өөрт нь таардгүй ч юм уу тиймэрхүү тохиолдол байдаг. Тийм учраас бид нар манифест хийхдээ яах ёстой вэ гэдэг юм бол би өөрөө яг юу хүсэж байна одоо өөртөө ингээд тохирох ч гэдэг юм уу тийм зүйлийг ингээд юу яах хэрэгтэй одоо хүсэх хэрэгтэй гэх юм уу. Одоо ингээд би ингээд айгуу гоё юм одоо мөнгө төгрөг сайн болдог залуутай ингээд өкслээ гэж бодъё л доо. Тэгэнгүүт ингээд
би яг ингээ мөнгө төгрөг олдог залуу ингээд айгүй их мөнгө олдог. Тэгтээ ингээд айгүй завуу байж болно шүү дээ. Тэрний хажуугаар. Тийм учраас хорвоо ертөнцид хэлж байгаа зүйл айгүй бас бодох хэрэгтэй. Одоо юу гэдэг таны тэгтээ гол ингээ номер 1 зүйл чи юу вэ? Би яг ингээ харилцаанаасаа юу хүсэж ч гэдэг юм уу те. Яг ингээ надад гоё ингээ цагаа зарцуулаад намайг хайрладаг байх нь чухал юм уу? Эсвэл ингээ маш их юм одоо намайг хангаж чаддаг, хангалуун байлгаж чаддаг тэр нь ингээ чухал юм уу? Тэрийг айгуу сайн ингэж бодож хүсэх хэрэгтэй. Тэгэнгүүт та нар манд нь бол тэрийг ингээ бүр ингээ мэдсэн юм хүмүүс байна. Айгүй их одоо юм туршлагатай, амьдралын туршлагатай ч юм уу юм хүмүүс байх шиг байна. Тийм учраас одоо өөрийнхөө яг ингээд за би яг ийм ингэж хүсэж гин гэж байгаа учраас яг тэр хүсэлж ингээд хурж ирэх нь гэсэндээ маш амархан те яг ийм гоё шидтний энергийг бол та нар маань агуулж байна. За тэгээ дээрэс нь та нар маань ерөөсөө өөртөө ийм хамжилтыг дуудаж байна. За энэ группийн хүмүүсийн дунд одоо олонний танил ч юм уу эсвэл ийм тиймэрхүү хүмүүс одоо болох ч юм уу тийм одоо мөрөөдөлтэй ч юм уу тийм зүйлийг манифест хийж байгаа хүмүүс бол байна. Над чиг ингээд контент энэ төр хийдэг байж болно. Эсвэл ингээд юу гэдэг юм олон нийтэд зориулсан гэх юм уу ийм зүйлс хийж байгаа юм хүмүүс байгаа болов. Тэгээд энэ хүсэл нь бол ингээд маш том ингээд хүмүүсийн одоо амьдралд ийм алтан гац сод шиг нь болох те. Хүмүүсийн амьдралд ингээд зөв чигийг ингээд дагуулж яадаг ийм хүмүүс байдаг. Иймэрхүү одоо зүйлийг бас ингээд өөртөө манифест хийж байна. За тэгээ дээрэс нь strength болон 6 of diamond буюу pentacle үзэр гарч ирсэн. За тэгэхээр харилцаанууд дээр ингээд маш юм тэнцвэртэй байдлыг ингэж илэрхийлж байна. Тэгээ та өөрөө бас ингээ өөртөө маш юм гоё итгэлтэй байхтай ийм энергийг бас өөртөө манифест хийж чадчихна. Тийм учраас ингээд энэ илүү одоо энэ хайр сэтгэлтэй холбоотой байгаа болов уу гэж харж байна. Хүн ингээд өөртөө итгэлтэй өөрийгөө олсон өөртөө итгэлтэй гэдэг нь одоо юм өнгөрөө гэсэн үг биш одоо өөртөө итгэлтэй хүн гэдэг чинь хин нэгнээс ингээд одоо validation буюу юм зөвшөөрөл хүсээд байдаг ч юм уу эсвэл ингээд хин нэгэн хүн өөрийг нь чи хүчтэй байна, чи гоё байна, чи хөөрхөн байна гэж хэлүүлэх гэдэг биш. Би угаасаа тийм гэдэг өөрөөсөө ингээд дотроосоо ингээд мэдж байгаа тэр энергийг бол өөртөө итгэлтэй байдал гэж хэлдэг. За өөртөө итгэлтэй хүмүүс бол бүрж илүү юм одоо humble буюу те ийм одоо даруухан ийм төлөв байдаг. Яагаад гэвэл тэр хүмүүс ингээл бусад шиг ингээл амар би ийм тийм гээл ингээл гайхуулаад харуулаад ингээл явах ямар шаардлагагүй. Яагаад гэвэл тэр хүмүүс угаасаа тэрийг мэдж байгаа учраас тэгээ ийм учраас бас хүн яг энэ үедээ өөртөө хамгийн зөв хүмүүсийг хамгийн зөв хүрээлэл ингээд татаж чадчихдаг. Тэнгүүд та нар маань өндөө тосгүй хүмүүс байгаа л те эсвэл ингээд хараахан зөв хосоо холж амжаагүй байгаа хүмүүс байгаа бол за эсвэл хос биш юмаа гэхэд одоо юм хайр дурлал биш одоо найз нөхдөд харилцаа гэж болно ч те ер нь л юм харилцаанууд дээр яг юм гоё өгөө аваа тэнцсэн яг ингээд таныг ч гэсэн таач нөгөө хүмүүсээ гэсэн юм гоё харилцаануудыг бас өөртөө дуудаж байгаа. Тэгээ ер нь бол нилээдгүй юм shadow work гэж ярддаг те ийм сүдрийн ажил хийцэн өөрийгөө алдсан ийм хүмүүс байгаа харагдаж байна. Тэгээд сагууснууд нь бол одоо зүгээр л бид нарт ингээд даатгаа surrender те бид нарт ингээд даатах чи ингээд өөрийнхөө зүгээс бүх зүйлийг ингээ хийцэн. Тэгээ одоо чиний хийх ёстой зүйл бол юу вэ гэдэг юм бол зөвхөн одоо ингээд сайн сайхныг бодоол өөртөө чи юу хүсэж байна чи тэрийгэ мэдж байгаа тэрийгээ л ингээд дахин толгойдоо ингээд бодоол тэгээд айгүй гоё юм өөрийнхөө энергийн давтамжийг ингээд гоё юм өндөр байлгаарай гэж байна. За тэгээд энэ группийн хүмүүст бол бүр ингээд яриад ах юм бол баг ингээд алах уу яасан ч мундаг хүмүүсийн сахиуснууд нь бас айгүй магтж байна. Та нарыг маань би бүр ингээд магтмаар санагдаад байгаа байхгүй танаас. За 3 дахь группийн хүмүүс маань өөртөө юуг манифест хийх вэ? За энэ чинь урд зангилаа байхаа. Тийм. Аагүй энэ хойд зангилаа. Sorry энэ бас ингэж жоохон мартаад. За энэ урд тийм. За энэ хойд зангилаа. Тийм. За хойд North Node буюу хойд зангилаа. За тэгээд Арслангийн орд. За тэгээд 8 дугаар гэр гэсэн картууд гардаг. Гэрүүд, шоонууд бол гарч ирсэн байна. За тэгэхээр энэ группийн хүмүүс маань яг ингээд өөрийнхөө амьдралын зам мөрөө ингээд олцсон одоо за би яг ийм хүмүүс жаа мэн нэг зам тэгж байгаа юм байна гэдэг мэдсэн юм хүмүүс байна. Тийм тэгээд энэ хүмүүст одоо үлдсэн зүйл юу вэ? Тийм учраас ингээд аюу их юм алдар нэр ирж гин одоо сан
юу чинь Арслангийн орд гарч ирсэн. Арслангийн орд ч өөрөө нараар удирдуулдаг тий. Маш юм одоо fame хүнд нэр хүнд алдар нэрийг авчирж идэг. Тэгээд дээрэс нь star card strength card-ууд бас гарч ирсэн тий tarot дээр. Тэгэхээр бол айгүй гоё өөртөө юм алдар нэрийг авчирж байна. За хүн яахаар алдар нэртэй болох вэ гэхээр мэдээж өөрийнхөө явах ёстой замаар явж байгаа хүн л алдар нэртэй болно тий. Тэгээ та нар маань айгүй тийм том одоо зоригтой ийм хүмүүс юм шиг байна. Бусдыг дагуулах, бусдыг манлайлах, бусдад гэрэл гээгээ түгээгч тийм үү тий. Ийм хүмүүс байна гэж бол харж байна. За тэгээ дахиад ихрийн орд. За хөрийн ордныхан маань энэ группийг сонгосон байж магадгүй. Эсвэл ийм одоо ордны хүмүүстэй байгаа ч юм уу тийм ордны хүмүүсийг бас өөртөө манифест хийж байгаа байж болно. За тэгээ 8 дугаар гэрийг ярьцгаая. 8 дугаар гэр бол өөрөө deep transformation буюу одоо маш юм гүн гүнзгий хурилд өөрчлөлт одоо өсөлт дэвжилт дахин төрөлт өхөллийг бэлэгдчихэд ийм одоо астрологийн гэрүүд дундаа хамгийн одоо dark буюу харанхуу гэж яригддаг. Би түрүү нэг shadow work айгуу сайн хийсэн хүмүүс байна гэж хэлээдсэн. Тэгэнгүүт яг тэрийг айгуу сайн хийсэн учраас өөрийгөө бүр ингээд юугаар нь хар болон цагаантай нь хоёулантай ингээд бүр ингээд авч явж байгаа ийм хүчрхэг хүмүүс бол энэ группийг сонгосон байна гэж би бол харж байна. Тэгээд ингээд яваад байгаарэ. Тэгээд яасан мундаг хүмүүс вэ гэхэд магтчихээ. За тэгээд ерөнхийдөө та нар маань ерөөсөө л хийдгээ хийцэн өөрийгөө ойлгоцсон ийм хүмүүс байгаа учраас ерөөсөө амьдралдаа шин зүйл оруулж ирэхээс те өөрийнхөө өсөж байгаа зүйлийг оруулж ирэхээс битээ агаарэ. Тэгээд хорон ертөнцөөс тань талд байгаа. За тэгээд өссөн болгоно нь гоё ингээд амьдралд нь орж ирэхийн одоо ингээд ерөөлийг хилээд тэгээ ерөнхийдөө уншлагаа дуусгая. Тэгээд та нарт аз жаргал амжилт хүсье. Дараагийн бичлэгээр уулзцаая. Баярлалаа. Баяртай.